Хэрэггүй юу? Би таны 3 хүслийг биелүүлье. Сайхан хүүт юм уу? Оо. За тэгвэл сайхан цагаан сарын нэлэмгдэл ширээ үсэ. Тэгвэл ганц ч гадаад бүтээгдэхүүн оруулахгүйгээр ширээ засах уу? Болох юм уу? Сайн бацхан эрхэм хүндэт үзэгчтэй би дуучин Эрдэнэ Тунгалаг байна. Сая бол бяцхан наргаа байлаа. Миний сонголт Монгол брэнд үргэлжилж байна. Ингээд өнөөдөр энэ сайхан өдөр өөрийнхөө хүндэлж хайрладаг эрхэм сайхан ахында зочлон ирээд байна. Нөгөө хонд авах яасан хийх бэ? Чи над гоё дэлчин сая бүр яхад. Оо тийм шүү дээ. Энэ агааны өгчийн улаан болоо шүү дээ. Хизээний зураг бай. 63 оны хүндэт самбар эзэн. Аанагч ингэ дандаа шагнуулж идэг юм дөө тий. Энүүгээр дан шагнал. Энэ хиний содкогийнх уу? Дүүдийн лимнууд байгаа даа. Содкогийнх байна. Энэ одкогийнх байна. За. Аа чинь юу илээ тез хэдэн жил ажиллаж байгаа лээ та чи? Би ч одоо эрчим хүчний байгууллагад тэгвэл 20 жил ажиллаж байна. Станцд бол одоо 12 жил ажиллаж байна. Оо 12 жил. За үзэгчтэй агаагаа танилцуулахад бүтэн дээрийн Шижир Баатар гэдэг ТЭЦ 4-р цахилгаан станцад 12 жил ажиллаж байгаа. Гагнуурчин мэрэгчлэр тийм ээ. Эрчим хүчний байгууллагад бол 20 жил ажиллаж байгаа. Тэгээ энэ байранд орж ирээд бас манайхаас нэг удаагүй байгаа. Одоо баг 8-9 сар л болж байна. Тийм 8-9 сар яана 8-9 сар болоход нэг жирээгүй. Түр та тэр орж исэн чи манайхаар ч бас хэрэг арга юм багтдаг юм да гэд намайг бас хөөх явуулаад авчлээ. Одоо их залгахгүй л үү. За одоо ч бас гасар та одоо сая энэ жүжигсэн чинь бас нэлээд шаггүй жүжигчин баг чи. Та хоёр мэрэгчлээ буруу сонгоцсон юм шүү. Янз зээл юм гарах байх заатахаас чи. Би ч бас кино минь тоглоод бас хөөх хүмүүс чи та ч өгөө аваа сайтай. Сүүлдээ өөрөө болгочих штэ би. Содокогийн өрөө штэ. Сайн уу гиндөө? Сайн байна уу? За яас өндөр болов байлаа юмсэ. За хичээл сурлага өндөр үү? Өндөр. За чамаа 3 дахь курс болсон гэж штэ. Тий. Юу вэ хүмүүлгийн чинь чи юуны анги лээ? Хүмүүлийн олон улсын харилцаа орчуулагч мэржлэр явж байгаа. Оо орчуулагчтай байна. За одоо манай агагийн том хүү үзэгчтэй содхүү. Яг бурхан минь чи ямар амар өндөр болов вэ? Метр 90 87 таа. Яа бараг тийм байна. Би чинь амар өндөр болсон шүү дээ. Юу хийж байгааг юм хичээл хийж гэнэ үү? Кино орчуулаа сууж байна. Аим шинэ кино орчуулаа сууж байна. За хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцааны орчуулагчийн 3 дугаар курс тийм ээ. Мундаг байна шүү дээ. За одоо би ч аргагүй л явж байгаа юм байна дөө. Явж байгаа юм байна. За манай Шижир ах юм маань ээж нь бичиргай. Тэгээ бид бас маам гэж авгаалдаг. Сайхан үлж гинэ мама. Оо сайхан үлчиж. За би тинкэд анги Сайн. цагаан сар гээл сэтгэл хөдлөөл. Тэгж байна. За Цагаан сарда бэлтгэх гэлжлээ. Цагаан сар болохгүй. харин тий. Өөрөө. За Тэгэл байж. за. Нодлонгийн сар шинийн бэлгийг хүүхдүүд маань дандаа эх орныхоо бүтээгдэхүүнээр бэлдэж өгсөн. Аюул сайхан байсан сэтгэл уяг хүнд өхнөж их урамтай хүүхдүүд маань тайлбарлаад айгүй чанартай тийм сайхан бүтээгдэхүүнүүд байсан. Энэ жилийн сар шинийхаа ширээг би дандаа хүнснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлдүүлээд эх орноо дэмжиж, эдийн засгаа дэмжиж их урамтай сайхан бэлдэж байгаа. Бидний хийгээд байгаа охиныхаа хийгээд байгаа нэвтрүүлгийг харсан уу та? Харсан зоос хоёр дээр хийсэн нэвтрүүлэг чи харсан шүү. За. Тэр их зөв юм хийж ин л их сайхан харагдсан. Харин тэг одоо миний
сонголт Монгол брэнд гэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих зорилгоор ингээд иргэн болгоны одоо хувь үүрэг алганыг бас хариуцлагыг мэдрүүлэх гэдэг ийм нэвтрүүлэг хийж байгаа. Та хэдийгээр ч гэсэн одоо бас миний саналыг хүлээж аваад ингээд хамтарч байгаад бас баярлж байгаа шүү. Яг бүр их дуртай орж байгаа шүү дээ. Дуртай сэтгэл санаа их өндөр байна. За гэлээ. За тэгээ хэдүүлээ нэг ч гадаад бүтээгдэхүүн оруулахгүйгээр ширээгээ засах уу? Шийдэж байхаа. За тийм. За тийм. Энэ ага манай нөгөө эксклюзив брендинг гаргаж байгаа Солонгос торгоор хийсэн монголчуудын өөрсдийнх нь гаргаж байгаа ширээний бүтээлэг. Энэ доотлих нь 5 билүү 6000, энэ нарийн энэ чимэглэлийнх нь юу нь болохоор 1800 лөө 2000. За би санахгүй байна. Ямар ч их боломжийн үнэтэй байсан шүү. Сайхан цэвэрхэн юм байна. Тий. Энэ нөгөө тий энэ нөгөө дөрөв хүчтэнтэй. Юугаа цараа ингэж тахгүй юу? Та одоо жинхэнэ ястаа агнарч өгөн төмөр сайн мэддэг юм. Энэ нөгөө чинь хүнсний нэр. Жин гонгос гэж. Ахаа жоохон тийм ээ та тэгээд тавьчих. Олон ийм өрөөнд маш олон хүмүүс зэрэг ажилладаг юм байна. Энд хэд жишээлбэл зөвхөн домбыг одоо суулгаж ийн, угсарч ийн гэж хэлж байна. Энд манай энэ үйлдвэрээс одоо энэ цех дамжуулах өөрөөс одоо ингээд тус-тусдаад энэ жишээ нь дом биж аваад хойд түүний цар тавыг хийж байгаа. Тэгээд доороос нөгөө манай жижиг сархтын домбыг бас тэр үйлдвэрлэж байгаа. Дамжлагаар баах явдсан байгаа үйлдвэр. Эдгээр бүтээгдэхүүн манай одоо хамгийн анх одоо энэ бүтээгдэхүүнээс ч одоо зураг гарна. Зургийг эхлээд ярилцчаа тий. Одоо ямар зураг гарах вэ? Одоо орчин үеийн технологид хослуулсан үндэсний уламжлалыг бас соёл хээ угуулзыг хадгалсан. Тийм зургуудаа би эхлээд ярилцаж гаргаад түүний дараа дээр нөгөө хивээ гаргаад анхныхаа загварыг гаргаж байгаа. Тэгээд дараад нь үйлдвэрийн дамжлагад оруулан олноор одоо гэж үйлдвэрлэн гаргадаг байгаа манай. Хүнтэйгээ тавь шүү. Тэгээд за энийг ингэчээд та тэгвэл эдэн шүүсэдэг бэлтчихв. За. За би энэ хэд дээр очиод За. ногоо салаад гээд тавьчих. Ямар Мам та ямар дамс хийж байгаа юм? жанц тас хийж байна. Аль? Ямар компани гэнэ? ZML гэж штэ. ZML компанид үйлдвэрлэгдэж штэ. Жанц тавч одоо юун цайн блэ? Жанц тас ч одоо дотор ирсэн тэгсэн шүү дээ. Дотор цайн тий. Жинхэнэ ориг одоо би Монгол хүний бие ориг нийцэнд маш сайн тохирдог шүү дээ. Энэ тэгээ бүр байгалаараа натуралаар юм биш нараа. Наа чи оригинал. Та гурлаа зурсан юм уу? Зураагүй байна. Зурчих уу? Зурчих уу? За би зурчгаараа гож байгаа. За. Энэ мам нэг нь үдээд нь үү? Нэг нь Нэг нь үү? манайх уралж нэгээр нь хийдэг. Тийм үү. За зээд 1 2-ын хооронд ч бас ялгаа авахгүй. Энэ ч жоохон үйл ялгал шаргал байдаг юм байна. Энэ нөгөө урсахгүй Улаанбаатар чи ягаад ингэж чанартай байдгүй гэхээр мам ингэдэм байна. Гурилын компаниуд чинь нөгөө тариаламжтад улиралд нь мөнгөний хувааж өгдөг юм байна. Улаанбаатарынхан болохоор чанартай одоо үрээ авахын тулд шууд бэлэн мөнгөний төлөө тариаламжтад авчдаг юм байна. Би ч одоо нөгөө сэлэнгээр их ажилдаа яваад байгаа шүү дээ. Тэгээд бас мэддэг болцсон. Тийм учраас чанартай юугаар хийж байгаа болохоор үрээр хийж байгаа болохоор энэ хамаагүй ингэж чанартай урсахгүй байгаад байгаа шалтгаан тэр юм биш шүү дээ. Үнэн чанартай. За танах манах хоёр л ялгаагүй юм байна л та. Гурил зурсан чи нөгөө цагаан сарын буудлын гурил илтгэр чинь одоо ч том болчоод бас чимхэлд мэгмэлтнэр очичоод байгаа. Гарныхаа хоёр алгыг чинь зүгээр памбайд л илтдэгсэн. Тэгээ шүү дээ. Юу бууз хэдийг хийсэн бэ маа?
Манайх нэг 1800-аас 2000 дотор л юм. Өө хариу нь Тэгээд хийсэн. нэг 500 орчим дотор байна шин. За. Тэгээд болно шүү дээ. Тийм буудсны гурилыг жижигэ хэлсэн үү? Тэгсэн. Яа гарна. За жижигэч бэртэй юм чи явчих واخ уу. За нэг иймэрхүү бол да жоохон ингэж яаж хагаад амраач тий. Тийм. Амраач. Яаж наагч төмсөн болж юу? Хэд нэлцаач вэ тий. За би ч одоо нөгөө шууд маами гурил зурсан. Гурил амраач юм. Уралдаа явж байна. Улаанбаатар гурил жоохон амархаар аюул сайхан болчих. Бидний бас бэлтгэл инженерийн чиглэлдэг гол бодлого бол 100% бэлэн мөнгөөр төгөөд материалаа худалдаж авдаг. Энэ бол бас одоо яг энэ салбартаа тогтоосон шинэ жишг байгаа. За хуучин бол одоо буудаан төлбөрөө жил давнадаг, урт хугацаанд авч чаддгүй, тэр хэмжээгээр газар тариалангийн салбараар тариачд маань бас өөрөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж чаддгүй байсан бол энэ одоо шинэ хандлагыг бид тогтоосноор газар тариалангийн салбараа бид бодиттойгоор дэмжиж ажиллаж байгаа. Үжис юм уу? Тий. За. Манайх ч одоо зөв арцыг л байнга уншивдээ. Хүүхдүүд бол бүр тэл чигээр л. Яг амталч. Алив чи над гоё дэлчин сая гол яхад. Тийм шүү дээ. Би нэг юу. За яах вэ? Оромгч чи хамгаалаад. Таны ч одоо шууд команд авсан зэрэг шиг. Харин тий би зургээд. Гурил зургийн гоч одоо. За ингээ одоо дэлчин нарийн гайг. За. Ямар ч графикгүй хийх. Өчигдөр цаасаар нэг шиг юу. Хаалга маа. За. Химбэ. Оо, хям хайгдсан. Хоёр хям явсан юм уу? Оо, хасаар сонгосон юм те. Бүр ийм өөр утгатай. Ийм гоё утгатай. Оо, зүгтээ. За айлынхан маань хос гард ямыг бидний ярьдгаар нийлсэл садаад бас 100 шихээр сонгосон байна. Хос гард бол шинэ технологиор ийм сайхан эрүүл хүнсийг эзэгтэй нарын сонголтод таацуулан үйлдвэрлэж байгаа туршлагатай хамт ол юм аа. Анагч би нэр юм юу авчихсан. Галтгооны юм гарын цаас авчихсан шүү. Бас нөгөө арай нэг нь хаан тахагч. За нөгөө оногч гэдэг үзэгчтэй нэрээ оногчгээ танилцуулъя. Би түрүү хэлсэн одоо манай энэ сайхан өргөний маань нэвтрүүлгийн маань гэрийн одоо эзэгтэй болсон 4-р цахилгаас танд ажилладаг оюун чимээгч маань байгаамаа. Тэгээ одоо нөгөө оюун чимэг гэдэг нэрийг тэгээ оно гэж дууддаг байхгүй бид нар. Оногч хичнээн жил ажиллаж байгаа дээ. Эцэг чинь 15 жил ажиллаж байна. Миний нэрийг оюун чимэг гэдэг энэ гэрийн эзэгтэй би хантайгаа эрчим хүчний байгууллагад 20 жил ажиллаж байгаа. 2 хүүтэй. Хүн ер нь урдх ажиллаа сайн чанартай, хариуцлагатай хийгээд явж байхад Монголдо сайхан амьдарч болно л гэж боддог. Манайх аль болох үндэсний бүтээгдэхүүнээ сонгодог жирийн л нэг гэр бүл. 15 жил ажиллаж байгаа. Тэгээ дандаа баяр болгоноор шагнуулдаг тий. Тийм ээ. Тийм ээ мама. Тийш. Арай томтч юу маа? Үгүй нэг иймэрхүү хэмжээтэй юм шүү. За би зурж өгчөөд илтгэс зоцсон шүү. Би одоо том болсон болохоор илтгэхгүй. Айг сайхан таарсан. Чиний гар хамбайн да. За одоо үзэгчтэй нэг сонирхолтой баг оногч мэдхгүй жижигээ мэдхгүй байхаа жижиг гэж байгаа. Манай ахах нөгөө хуучин 1-р хороод дэмждэр байдгүйсэн байхгүй. Тэгээд би их авчин маам айгуу гоё хоол юм. Хөөе маам очиж шүү гэхээр. За маам нь ямар хоол хийж яхаа гингээл. Маам чи амар гоё шүлтэй хоол игээл. Тэгээд дээрээс нь бас хуушур игээд тавьчихнаа. За та шүлтэй хоол хуушуртай хийж игээл. Тэгээд манайхаа идчихэд бүгд тэр өөрөнд орчлоо маам. Тэндээс өөш хоол нэг хүн байна уу гэхээр байна. Байна би. Би яг жижиг. Тач нэг өнөөдрөөс эхлээд торно гэсэн яасан. Эндээс ч хийж авч байна нэр. Игээ нэг одоо ичээл маргааш. Яг маргааш. Өнөөдөр нэг ичээл маргаашнаас торно. Би энэ хоолноос жин амитай. Жохон бахтаа бас нөгөө манай аавын дүү нэрж төсөн дүү нэрж манад
сурдаг байсан юм. Хишгээгээд одоо өвсөд байгаа. Одоо том 2 хүүхдийн ээж болцоо. Хишгээгч манай дээр би чинь 90 он гэдэг чинь 1-р ангид байсан байна. Тэгсэн амар өлсөөл гэртээгүй аягүй сэлэхгүй хүүхдээсэн. Том нэг цагт хичээлэнд харж байгаа чинь 5 цаг хүртэл гулгаж байгаа. Болтойгоо докторч бодоод гэртээ өсөж байгаа нэг юм орж байгаа. Тэгээ яваад авсан чинь түнхэн дөрөв хоол эс чинь нөгөөдөл чи сууж хаад бүгдийг идэхнээр тэгэнгүүт нөгөө хоолны том халбаг байдаг шүү дээ. Нөгөө сав аяхтай хоол идэж байгаа мөртлөө тэнд хоол арсч дуусах гэдэг юм гоо. Нөгөө хоолны халбаг гот яасан хийдгий бэ? Нөгөө ичигээ. Өөрөө хийдгий хоолгоо. Өөрөө хоолоо дуусах гэж. Нэг удаа уцчих наа би явчих гэж юм. Наваад шилжиж шүү. Эдэж идчихдээ дараа. Та ерөөс дандаа намайг таархлуулаад биш. Яасан шүү дээ. Тэгээ та тэрнээс хойш надад өгүүлсэн юм чи. Өндөгөө мартсан биш. Ямар өндөг сонгосон юм? Өндөгөө өндөг. Асуудал гэдэг. А чи 3 минутанд авчихдаг шүү дээ. Та нэрээ бас сонгоц цайтай шүү. Энэ бүдэнгийн өндөг чинь маань яг айгүй тэжээдэг гэж байна шүү. Маш их идэдэг юм биш үү манай? Асуудал. Энэ хаана нөгөө хинтгийн бэрхэд байдаг дүү чи нэрээ. Япончууд штэ маань. Хүүхдүүд айгүй хөвдөг. Тэгээд япончуудын дунд энэ бүдэнгийн өндөг хэрэгснээс хойш япончуудын дундаж өндөр 1 см-ээр нэмэгдсэн гэж байгаа штэ. Тэгээд япон хүмүүс нөгөө орны хүмүүсийг одоо сансарт нисвэл юу авч явах вэ гэж асуудаг шүү дээ. Одоо нохоо гэж аваад ниссэн шүү дээ. Тэгмүүд японочууд бүдэн авч явна гэдэг гинэ. Нөгөө тэжээлдэг айгүй одоо уур гэхтэй. Нөгөө хүүхдийн өсөлт биеийн сайн болохоор маш их өгөөдөд үздэг. Тэгээ японочууд бас нэг тийм үг өгдөг шүү дээ. Үхэр тэжээхийн оронд бүдэн тэжээ гэж. Манай энэ чинь одоо нилээ удаж байгаа шүү. Би очтод 10 онд чинь хинтгийн 7-8 сумаар явхад байжсэн. Ах дүүндрээр нэг хүмүүс ийгддэг шийсэн надад. Манай компани бол нэг ерөөсөө энэ Монголд огт байгаагүй шувууг, огт үржүүлж гарсуулж байгаагүй шувууг оруулж ирсэн. Энэнгээр хамгийн даваа онцлог талтай гэж бодож байна. Хоёрдугаард энийг оруулж ирснээр бид нар монголчуудтай ерөөсөө хамгийн эрүүл мэндэд тустай хямд би өөрийнхөө хувьд хэлж байгаа шүү. Хямд үнээр би зах зээл дээр нийлүүлж байгаа учраас хямд үнээр хөргөж өгч байгаа ард түмэндээ Монголын ард түмэнд. Анх бол будны шувууныхаа өндөг ач тусгүй л ерөөсөө өөрсдөө тэжээлээ 70% нь хийдэг. Ерөөсөө Монголдо байгаа бүтээгдэхүүнийг бид нар өөрсдөө боловсруулад будны шувуунуудад тэжээдэг байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн химийн найрлагатай энэ тэндээс орж ирсэн тэжээл мэжэл оролцдог болохоор энэ дээр бид нар чинь нэг бараг гаранти өгдөг байхгүй юу. Гэр эцэгтэй оногч мань Монгол дүүпний улаан фэнэ. Эрүүл мэнд ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тустай шар буурцгаар хийдэг Монгол дүүпөө 7 хоногт 5 удаа хэрэглэхэд зүрхний инфарктын тохиолдол 0.39%-аар багасдаг гэж зөвлөсөн шүү манайхаа. За яаж ийн оногч? Салаад надаа хөөх таачистай хичнээн салаад ийцэн юм бэ? Оо тий. Наа чи юуных юм? Дүүпөө бууцааны салаад хийсэн. Өнөрлий дандаас айгүй өнөртөж шин. Бууцаа чи ийм гоё өнөртд юм уу? Янзын гоё юм биш үү? За энэ ч дүүпүүтэй юм байна. Эндээ нөгөө бүдэнгийнхаа өнгийг хийцэн үү? Хийсэн. Шинэ ногооны салаатанда хүртэл дүүпүү хийсэн юм шүү дээ, тий? Дүү амсч үзээдээ дүү. Энэ нөгөө манай хөгжил трэдийн чинь нөгөө нэг ариунгээ салфидаг гэдэг идэж санагч. Тэр идэж юм энэ нөгөө нэг юм гарын бас биелээ гаргасан шүү дээ маа. За
За ингээд үзэгчтэй хамтдаа үндэсний үйлдвэрлэгч хөгжил трейд компани Ариун үйлдвэр дээр хүрэлцэн ирээдэн технологич Чимгээгчтэйгээ та бүхнийг уулзуулъя. Манай үйлдвэр 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Үүнээс би онцлоод ширээний салфетгээ танилцуулмаар байна. Энэ салфетг маань болохоор доторх цаас нь 2-3 давхар. Тэгээд дээрэс нь нөгөө сугалж авахд зориулагдсан ийм зөөлөн цаасаар хийдэг байгаа. За бэлэм нь манай үйлдвэр 2 төрлөөр ингэж хэвлж хийж байгаа. Энэ маань болохоор бидний эмэгтэй хүмүүст хамгийн их галтгоонд хэрэг болдог, ахуй хэрэглэнд маш их хэрэг болдог юм бүтээгдэхүүн байна. За манайд 2 төрлийн ахуй альчуур байдаг. Та хэрэглэж үзсэн болоо мэдчихэж байгаа юу? Цаасан байгаа нөгөө 3 өнгөтэй нөгөө дааван бас байгаа шүү дээ. Дээрээс нь бид нэр одоо хамгийн сүүлийн үеийн хэрэглээ болсон дандаа гарын дор байдаг нөгөө галтгооны цаас байдаг шүү дээ. Оролттой уралдаанда тэр цаасыг бид нэр яг өөрсдийнхөө үйлдвэртээ өөрсдөө бүр Монгол хүмүүс өөрсдөө ингээ Монголдоо ингээ хийгээд эхэлсэн байгаа. Яг зориултын цаасаар нь усан дуустдаггүй гарын ус тос цаа авдаг юм зориултын цаасыг яг одоо тэр нэртэй тийм брэндүүдийн цаасны ижил тийм хийгээр хийлгээд бүр ингээд зориултаар ингэж гаргасан цаасаа бид нэр 12 сараас хойш гаргасан баг. Тэн дээр оногч харагдажсэн даа та одоо хогны хувьд хүртэл. Манайхан ч одоо бүгд хийгээд сурчихсан энэ ардаа та. Хэрэглэж байгаа үстэй. Хэрэглэлгүй. За. Амсчихуу. Энийг бацгаа байла. За. Та ямар энэ Улаанбаатарыг хийх гэж байна уу? Тийм байна уу за. Эндээс амцаад чи энэ чинь их гоё харагдаад байна да. Сэрэ. Эндээс энийг авчих тамсч. Шинэ өнгө салаатанд ингээд дүү пүүжл гоё юм шүү дээ. Гоё яагаад? Нанжан гоё. Уяг юм байна. Нөгөө цаасараас ч хүмүүс ч нөгөө махадгүй зарим хүмүүс ирдэг штэ. Наад чи яас өртөх юм бэ? Энэ Улаанбаатар юу ч ихтэй зүү өртгөн би зүү маань үстэ. Би батчих. Чичгтэй хөвд гарч. За ингээд үзэгчтэй хамтдаа Жиг Түүч компани Улаанбаатар маньюзны үйлдвэр дээр хүрэлцэн ирээд ингээд технологич Долгор Сүрэн. Танаа маньюз их өтгий юм биш үү? Тийм ээ, манайха 70% тослогтой Улаанбаатар нэрийн маньюзыг их орондоо үйлдвэрлэж байна. Өтгөн гэхээр догоогч бага хэмжээгээр орно гэсэн үг үү? Тийм тэгэлгүй яах вэ? Одоо салаад зороход бол мэдээж бас эдийн засгийн хэмнэлттэй. Танах одоо яг үйлдвэрлэж эхлээд эх орондоо үйлдвэрлэж эхлээд 10 гаруй жил болж байна гэсэн тийм ээ. Эх орондоо үйлдвэрлэж байгаагийн давуу тал импортыг орлохоос одоо ийм Улаанбаатар нэрийн маньюз үйлдвэрлэж байгаа маань бол эх орондоо үйлдвэрлэж байгаа нь одоо нэгдүгээрт бол одоо гаднаас орж ирж байгаа одоо импортын бүтээгдэхүүн маань бол жишээ нь одоо Солонгос улсаас орж ирлээ гэхэл усан замаар тэрвэрлэхөө тий одоо наацхан гээд одоо 2 сарын хугацаатай манай хамгийн ойрхон байгаа хөрш Оросын албаны улсаас ирлээ гэхэд одоо 20 хоног ч юм уу те. Энэ болгоныг одоо бид нэр эх орондоо үйлдвэрлээд одоо өнөөдөр үйлдвэрлэе гэхэд маргааш нь одоо хэрэглэгчдийн гар дээр очиж байгаараа одоо даваа талтай юм да. Буух эзэн буцах хаягтай гэдэг шүү дээ. Та ч бас бэлэн салаад авсан юм уу? Тийм шүү дээ. Энэ баялаг гээд салаад аа. Манайх уу бас баялаг аа. Энэ манай доод дэлгүүрт зардаг. Тэгээд байнга аваад хэрэглэж. Юуны салаад энэ? Энэ болохоор улаан менжин гэсэн. Яг өнгөр байна уу юу? Яг өөр хонгор ах шиг байна тий. За энэ маньюз зөв үнэхээр өтгөн байна нараа. Нилийн доош нь ингэж байгаа тухай гаргаад ирээ. Жохон давс хийх үү? Та амсаад үзэх үү? Би жоох өнөрлөчлээ шүү өнөрлөж байгаа. Давс хийлдэхгүй юу? За манайхан ч тэгэл одоо ингээл бүх юма хийгээл үйлдвэрлээл энийг осны хийгээ сурцсан одоо тэгэл Монгол хүн болсон хүн болгоно л би Монгол гэж цээжэд илж байгаа оронд ингээл нэг ч гэсэн юм бүгд аваад хэрэглээд болж байгаа үсттэй.
Энд ч одоо тэгэл нэг ч импортын бүтээгдэхүүн байхгүй шүү. Дандаа Монгол. Тий. Оо, суц. Бууцаа тавь. Бууцаа яж хооронд эдээгээ засъя да. За миний хүүхдээ уус шүүшээ тавих аваа одоо тавья да. За хоол хүнс салаада бэлдэж дууссан бид эдээ шүүсээ тавьж ширээгээ засах ажилд орлоо. Суман гүн компани шар тосон чансан өлзий хэвийн боовны үнэр өнгөнөөс авахуулаад үнэхээр бас ондоо шүү. За ага энэ манай суман гүн компани өлзий хэвийн боов. Тийм байна. Энэ үнэрээс ярих юм болоо. Нөгөө шар тос цагаан өрөм хоёроор багсарч хийдэг юм лээ. Тэгээ эн чинь нөгөө бас тусгай ийм уламжлагдаж ирсэн юм жортой гэсэн. Би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би энэ компанитай хамтарч ажиллаад маш олон жил болж байгаа. Тэгээ олон жил энэ компани манаас үнэр бол байна. Тий. Нөгөө чанараа алдахгүй олон жил болж хэрэглэгч ч гэсэн сайн мэднэ. Дараа одоо ингэдэг штэ хэвэн боов чинь хуучин л одоо хүүхэд байхаа одоо ч гэсэн хүүхдүүд гэдэг үлгүүд ээ. Хичээл дээр чинь нөгөө энэ томор нь хуглаад нөгөө явуулдаг. Цагаасаар дуусгаар жигтэйхэн гоё амттай штэ. Хүүхэд багт цайн тэгэл иддэг гэсэн штэ. Ерөөс айлд орохоор воол өгдөг гэсэн мэдтий. Үнэр нь янз юм аац. Тийм байна. Үнэр нь сайхан байна. За та ингээд урж яах. За тэг. Яв энэ дээр байгаа шүү. Би тийшээ нэг чихэр аваад ирээ. За. За ага энэ ааруул чихэр аваад ирлээ. За. Жамаа. Өрөндөө. Энэ нөгөө шим гээд ааруул. За. Энд их гоё энэ араага. 9 одгийн компани гэдэг. Голдон говьд шоколад таа мэдэн штэ тий. Тэр шоколад гаргадаг газар чинь за энэ цагаан шоколад байгаа энэ араа. Цагаан шоколад гаргасан байна. Ийм чихэр гаргадаг болсон байна. За. Бүр ийм хараа. Энэ ийм шоколадын чихэр гэсэн. Энэ хараа бүр гэрээ хэлбэртэй. Шинэ байна. Үнэр дагаа. Кинотойгоо хүчиж. За та амстаа. Тэр чихэр юу тавгаа засахгүй чихрээ хэлээд босгоч. Ямар амттай юм бэ? Зүгээр. Сайхан амттай юм. Тэглээ. Өө за. Зүгээр сайхан амттай юм байна. Гоё юм байна. Хүүхэд мөхдөд уул янзтай гоё амттай юм шүү дээ. Энэ хатуу чихэр нь. Наад чинь бас л Монгол чихэр үстэй. Бас Монгол. Одоо ерөөсөө гадаад юм нэг ч оруулахгүй гэдэг байгаа шүү дээ. Энэ болохоор ингээд бас хатуу чихэр нь. Энэ ага нөгөө манай Монсумс компани гэдэг штеп. За. Тэр компани маань ийм анс, нэрс, чацаргантай ийм ааруулан үрэл ааруултаа чихэр гэж. Тий, энэ одоо жишээл тарагтаа үрэл. Тий. Ааруултаа тарагтаа үрэл. Та наадха задаад яг эдийн дээр тавихаар яг гоё юм. Заган дээр тавихаар. Энэ айгүй гоё амттай юм билээ. Энэ ага энэ нөгөө ааруулны тавг гээд ийм ховор энэ араа модны үнцээр хийсэн гинэ. Тэгээд цэвэр 700 үлээ. За би худлаа хэлж иж магадгүй 700 грамм гэх шиг уусан мөнгө орсон. Тэгээ ааруулны тавг гэсэн. Хүнд юм байна. Чи одоо Монс хүнс энэ хараад орчин цагийн юм одоо тагтаа болсон байна. Тэгэхээр хоёлаа юу ячи? Ааруулан чихрэл хийчих. Тэгээ ааруулнуудаа ааруулан үрэлтнүүдээ хийчих тий. Ааруулан. Ашгүй хатчихгүй юм байна. Багаар хийсэн. Энийг ингээд доор нээж байгаа шарын гой та тэрийг агаа. За наадхаар чичээд тэгээ. Хойд. За энэ тесогийн зүү артсны ундаа зүгээр ундаа гараад чацаргантай. За энэ жуус нь байна. Нэрснийх, чацарганых 1 литрийнх. За энэ угаасаа манайхны мэддэг VIP гэдэг усна.
томоор ингээд тавьчих тий. Томоороо жижигээрээ айн жүүсний маань жижиг хөлбөр нэ нуух хүмүүс нь ингээд унасан ингээд тавьчих. Эндээс агаа юу цагаалга юм гэсэн тий. Тэг. Аалцны хараа. Тэг. За тэгэл би тэнд нэг аваад үлдчихэв. За энэ Улаанбаатар сүү их сайхан өтгөн сайхан сүү юм. Сайхан. За ингээд манай үндэсний үйлдвэрлэгч Жигд хүч компани маань Улаанбаатар майнуснаас гадна саяхан бас Улаанбаатар нэртэй шинэхэн сүүн бүтээгдэхүүнийг бас үлгийдээ авсан байна. Ингээд технологич дэлгэр туяатай уулзуулъя. Улаанбаатар майнуснаас гадна Улаанбаатар сүүг танд чанарыг савлаг уриатаагаар саяхнаас үйлдвэрлэж эхэлсэн байгаа. Тэгээ манайх энэ сүүгээ 3.8% туслагтай дэлхийн шилдэг технологиор 137 градусд бол ариутгадаг тийм сүү байна да. 3.8% туслагтай гэдэг нь ямар давуу талтай юм бэ? За 3.8% туслагын давуу тал нь гэвэл илүү өвтгөн. Тэгээд өвтгөн гэдэг маань одоо цайгаа сүлэхтэй бол илүү одоо олон цай сүлнэ л гэсэн үг шүү дээ тийм үү? Манайхан ч бол энэ бол нэг сүүгээр 3 данх цай сүлчтэй ч гэдэг юм уу те тэгж ярьдаг. Тэгвэл манайх бол 3.8% тийм л давуу талаараа урт юм. Ганц ч гадаад бүтээгдэхүүнгүй цагаан сарын баярын ширээ засах үүргийг сайн дураараа хүлээсэн Шижирбаатар ахынх нэвтрүүлгийн багийнхан бид хоолундаа бэлтгэж ширээгээ засаж дуслаа. Айлчлан гэрх зочдод дайлах бэлтгэл ямар их ажилтай байлээ. Дээрээс нь нэвтрүүлгийн багийнхан бүтээгдэхүүн нэвтрүүлгийн сайн дурс авахыг хичээнэ. Үндсэндээ хоёр багийн галтгоо зэрэг утссан зураг авалт өндөрлөлөө. Нэг ширхэгч гадаад бүтээгдэхүүнгүй цагаан сарын ширээний маань 5 хоногийн нийт төсөв 700 мянган төгрөг болж байна. Монгол улс 816 мянган өрх айлтай гэж үзвэл 571 тэрбум 200 сая төгрөг болох нэ. Ердөө 5 хоногт энэ их мөнгийг гадагшаа валют болгож урсгалгүй Монголд авч үлдэх боломж зөвхөн бидний сонголтоос хамаарах юм шүү. За буудны хувьд NASA кимчи. За манайхан сүүлийн үед буудсны холцсонд кимчиг их хэрэглэдэг болсон. Гэрийн эзний сонголт маань NASA кимчи. Олон жилийн туршид амт чанараа алдаагүй эсгэлт нь яг сайхан таарсан гэж агаа маань магтж ийн лээ. Улаанбаатар кетчуп. За ингээд хамтдаа манай үндэсний үйлдвэрлэгч болсон Далаа хүч компани Улаанбаатар кетчуп барааны үйлдвэр дээр хүрэлцэн ирээд байна. Ингээд захирал, технологич, алтан гэрэл. Агийнхаа энэ танаа бүтээгдэхүүн импорт ижил төрлийн бүтээгдэхүүнийг бодвол одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд нь ямар онцлог давуу талтай байна? За ингээд манай Улаанбаатар кетчуп барааны үйлдвэр маань ижил төрлийн бүтээгдэхүүн буюу импортын бүтээгдэхүүнээ бодвол давуу тал гэдэг гэхлээрээ үйлдвэрээс шууд хэрэглэгчдийн гарт хүрч байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бүгд одоо 100% байгалийн гаралтай түүхий дээр хийгдэж байгаа онцлог давуу талтай юм аа. За ингээд бид хэд хамтдаа ганц ч гадны бүтээгдэхүүн оруулахгүйгээр цагаан сарынхаа чирээг засчихлаа. Бүгдээрээ үндэсний бүтээгдэхүүнээ сонгож